Зя сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ анхааруулга видео оруулах гэсэн юм аа. Яг тэгэхээр манай Монгол охтууд ер нь бол айгүй итгэмжлэг байгаад байдаг шүү дээ. За тэгээд хятадд нэг залуу 30 нас хүрсэн мөртлөө ингээд одоо байргуу, машингуу, тэгээд найз охингуу хадгалсан мөнгөчгөө тийм байсан. Тэгээд аав ээж нь ер нь хүнтэй суу, нас чи явчлаа гэд байнга ятгадаг. Тэгсэн чинь нэг өдөр өөрөө ч гэсэн ер нь бол хүнтэй суухгүй бол ер нь болохгүй байна. Гэхдээ надад одоо мөнгө төгрөгч алах ер нь яаж хүнтэй суух вэ гэж бодож байгаад нэг арга олж л дээ. Тэгээд өөрт байдаг хамгийн гоё ганц костюмаа өмсөд моделийн компани дээр очиод удирдлагт нь ингэж хэлж л дээ. Би бол баян айлын хүүхэд байгаамаа. Гэхдээ аав ээж маань байн хүнтэй суу гэж шахаад байна. Би өөрөө үнэндээ суухыг хүсэхгүй байна. Надад чи нэг охин танилцуулаад өгөөч. Найз охины дүр тоглоноо. Жүжиглсэн төлбөр гээд 4 5 мянгаыг өгье. Чамд ч гэсэн 100 мөнгө өгье гэсэн юм байна л да. Тэр одоо хятад залуу. Нөгөө хүн ч гэсэн зөвшөөрч нэг модель охин танилцуулж өгч л дээ. Залуу модель охиныг дагуулад маш тансаг хаусанд очиод тэнд одоо залуугийн аав гэдэг нэг хүн байж ин л да. Тэгээд аав нь болохоор шууд л гинт одоо чи ямар зэрэглэлийн хүн бэлээ? Энэ охин чамд тохирохгүй штэ. Чамд илүү баян айлын боловсралтай охтууд одоо хэдэн 100 байна. Тэд нартэй гээл гэдгсэн чи залуу нь болохоор би энэ охинд л хайртай. Би хайр сэтгэлээ дагнаа. Таны хөрөнгөийг ч өвлөхгүй надад хэрэггүй. Хэрвээ та энэ охиныг зөвшөөрөхгүй бол би таны хүү байхыг ч хүсэхгүй байна гэд одоо эцэг хүүгийн барилдгаа одоо тэр болий гээл гараа явцсан юм байна л да. Тэгэл модельо дагуулаад гараа явсан. Тэгсэн чинь тэрнээс хойш ер нь бол модельт нь ч гэсэн тэр залуу таалагдаад хоёр биетэйгээ ер нь бол харьцаж эхэлж л дээ. Удалгүй ингээд тэр охины түрээсийн жижиг байранд хамт амьдраад тэгээ тэнцэнэ бүр хормоо хийж тэгсэн чинь охины гэрийнхэн болохоор яах гэж ийм ядуу сонин залуу сонгож байгаа юм бэ гэд дургуутч эхлэв. Тэгсэн чинь модель охин болохоор би айгүй алсын хараатай сонголт хийсэн. Та нар одоо удахгүй бол харна гэд итгэлтэй айгүй баяртай байж л дээ. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа нөхөр нь үннээ хэлж анх зуучилсан хүний цалин, модель охины найз охины дүр тогсон цалин, тэгээ хаус хэдэн цагаар түрээссэн мөнгө, тэгээд аавын дүр одоо дүр тогсон жүжигчний цалин гээд хэдэн төлбөрийг ашиглаад энэ одоо модель охинтой суучихсан. Тэгээ үүнийг нь мэдсэн модель охин яахаа мэдэхгүй цочирдсан байдалтай одоо хүртэл байгаад байгаа. Тэгээд яахаа ер нь бол өөрөө мэдэхгүй байгаа гэсэн тийм гарч ийн. Тэгэхээр энэ бол жижиг асуудал биш. Гэхдээ үүнээс ч илүү аимшигтай зүйлс хятад маш их болж байна. Би яагаад үнийг ярьж байна гэхээр энэ төрлийн зайлшгүй Монгол руу орж ирэх бүрэн боломжтой. Тиймээс охиддоо анхааруулж одоо иймэрхүү юмнууд болж шүү гэд мэдээлэл оруулж байгаамаа. Тэр нь болохоор дөнгөж сураад одоо ингээ их сургуулаа төгссөн охтууд ер нь бол итгэмтгий туршлага багтай байдгаасаа болоод одоо хятад маш ихээр хохирч баян хүн болж жүжиглсэн хүмүүст одоо хүмүүс хууртагдаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр жинхэнэ компани захирлуудад бол бүр амархан хууртагдана. Яагаад гэвэл дөнгөж төгссөн хөөрхөн охиныг компанид ажилд аваад дөнгөтэй би чамд одоо 7,000-аас 10,000 юаны цалин өгье. Тэгээд ер нь бол байгаа байдал нэг тийм нууц амаргаа болгох гэж байгаа юм шиг эсвэл нэг ирээдүйн эхнэрээ болгох гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү хандна. Тэгснэ дараа нь болохоор охины нэр дээр ингээ компани байгуулна. Тэгснэ машин байр авч өгнө. За энэ үед болохоор охтууд ер нь бол хэлсэн бүхнийг нь хийнэ. Надаа маш сайн хандж байна. Ер нь бол эхнэрээ болгоод авах гэж байна гэж ер нь тайвшраал эренгүүт нь одоо яг энэ үеэс одоо аюул эхэлнэ. Ойлгомжгүй баахан бичиг баримтууд дээр гар үсэг зурулна. Одоо тэр охины нэр дээр ингээд компани байгуулсан байгаа шүү дээ, тий. За дөнгөтэй баахан бичиг баримтууд гаргаж ирээл, гэрээ контрактууд гаргаж ирээл, тэгснэ зээлийн баримтууд гаргаж ирээл. Тэгээд бүгдэн дээр нь гарын үсэг зуруулаад байна. Зүгээрээ яахчгүй чи зүгээр гарын үсэг зурж байна. Одоо ингээд компани одоо ингээд мөнгө төгрөг эргэлдэх гээд ингээд одоо хэрэгтэй байгаа юм гэж хэлнэ. Дөнгөж төгссөн охид одоо эдгэрийг ойлгохгүй шүү дээ, тий. Дөнгөтэй одоо бүгдэн дээр нь гарын үсэг зураал. Тэгсэн чинь нэг л өдөр нөгөө нэг одоо компани захирал одоо тэр танилцсан залуу нь одоо алга болоод харин нөгөө охин нь болохоор төрөл бүрийн өр зээлтэй хуулийн хариуцлагыг ганцаараа хүлээгээд үлддэг тийм одоо асуудлууд хятад зөндөө ихээр гарч байна. Тэгээд эцэст нь хэлэхэд чи мдээгүй зурсан байж болно. Гэхдээ хууль гэдэг бол тоглоом биш шүү. Тиймээс хит хурдан итгэхгүй байж хит төгс амьдралд болгоомжтой хандаж ямар ч бичиг баримтанд гарын үсэг зурхаас өмнө заавал ойлгож асууж нэгтлэх хэрэгтэй шүү. Энэ бол айлгын сүрдүүлэх биш, анхааруулах зорилготой яриа. Охиддоо болгоомжтой байгаараа гэдэг энэ бичлэгийг оруулж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол тийм айгүй сайн хандаад ч юм уу те гадаад иргэд ингээл ороод ирэхэд охтууд маань ингээд надаа ингээд байр аваад өглөө, машин аваад өглөө, одоо бүр миний нэртэй компанитай болчлоо гэд дөнгөтэй хит их тайвшрах гад байж магадгүй. Ялангуяа ингээд гадны орны хүмүүс Монгол улсад ирээд одоо компани байгуулангууд Монгол хүн дээр
компани байгуулах юм бол ер нь бол хөрөнгө оруулалт одоо оруулах шаардлагагүй байдаг. Монгол хүмүүс маань болохоор 5 мянгаар, 20 мянгаар, 30 мянгаар хэдэн ч төгрөгөөр одоо өөрийнхөө компанийг байгуулж болдог. Тэр одоо компани хөрөнгийг өөрөө шийдэж болдог, хөрөнгө оруулж байгаа хөрөнгөө. Тэгэхээр гадаад хүмүүс байх юм бол тэд нар бүгд ингээд одоо 100 мянган доллар оруулж ирэх шаардлагатай байдаг болохоор та бүхнийг хуураад одоо ингээд компани байгуулаад тайвширсан байх чинь төрөл бүрийн өөр зээлэнд оруулах магадлалтай шүү. Тэгэхээр та бүхэн маань юун дээр ч гарын үсэг зурхтаа бас анхааралтай байгаарай гэж тэгээд бас амархан хууртагдахгүй байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа.